Монгол Улсын их хурлын дараа нямын учрал ажлынхаа эхний өдөр Евразийн эдийн засгийн комиссээр ажиллаж бизнес эрхлэгчдийн хилцүүлэлт оролцлоо. Бид бол дотооддоо өрсөлдөх чадвараа маш сайжруулах хэрэгтэй. Тэхийн тулд хувийн хвшлээ бодитойгоор дэд үтц, өнгөлтөө зээл, тэгээд газар олголт, татврын таатай орчингод олон зүйлээр дэмжиж бид бэлтгэл ажлаа сайн хангаж өөрөөсөө шалтгаалсан зүйлүүдээ сайн хийж энэ том зах зээлд өрсөлдөнө. Одоо манай экспортын бүтцэд 900% нууд урхаа. Манай энэ хөдөөж хүн салбар гэхэд 1-2% байгаа. Тэгэхээр бид нар бол энэ хөдөөж хүн салбарыг тэлэх маш том боломж энэ хэлцээрээр бүрдэнэ. Ганцхан бид илүү стандартаа сайжруулж, илүү хувийн хвшлээ дэмжиж экспортоо сайжруулж чадах юм бол энд бол Монгол улс эндээс бол хожино. Яг тэгэхээр 180 сая хүнтэй хүүтэн сэрүүний буюу манай Монголын махан бүтээгдэхүүн мөн арьс шир, ноос ноолуур гэдэг хөдөөж хүн гаралтай бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэгэлдэг энэ бүс нутагт тэгээд урд нь бид нар экспортлж байсан уламжлалтай энэ бүс нутагт харилцсан ийм гайлын татваргүй экспортлох боломж үрж байгаагаар бол маш том давуу талтай. Гэхдээ дахин тодтогч хэлэхэд төр аж ахуй нэгжүүдээ сайн дэмжих ёстой. Аж ахуй нэгжүүд маань бас сайн хичээх ёстой. Ингэж чадвал бид илүү том хэмжээний хөдөөж буй экспортын тоо хэмжээг бол эрс нэмэгдүүлж ганцхан уул уурхаас хараад биш төрөлдсөн ийм эдийн засаг хөгжүүлэх боломжтой.